Сайн манайхаа дараагийн хвшлэгээр олдсож байна. Энэ удаагийн хвшлэгээр 2014 онд гарч байсан We Are Brothers эмэх нэртэй Солонгосын нэгэн хөнгөн хөөрхөн кино ярьж өгөөд бэлэн болсон байна. Далайд гарсан нөхөр нь өд болсноос хойш ганц үе ээж нь хоёр хүүхдүүдээ өсгөж чадалгүй. Эцэст нь хүүхдүүдээ асрамжийн газар орхиод явж буй зураглалаар кино маань эхэлдэг. Буруу шийдвэр гаргасандаа харамссан ээж нь хүүхдүүдээ авахаар буцаад иртэл харамсалтай нахыг нь алидины гадаад хүмүүс өргөж аваад явчихсан байдаг. Ингэж харбагадаа салсан ах дүүс нэг нэвтрүүлгийн ачаар олон жилийн дараа буцаад уулзах боломжтой болдог. Мэдээж хэрэг олон жил өөр орчинд өссөн болоод ч тэрөө ямар ч байсан ахын сүмийн номлогч дүүнд бүү болсон байдаг. Мөн дээрээс нь ээж нь хүүгэж танихааргүй зүн хөвчтэй болсон байгаа нь харагддаг. Удалгүй манай хэд бөөндөө телевизийн студид цуглаж удаан хүлээсэн уулзалтаа их бөгөөд ах トゥ хоёр уулзалтсны дараа ээж нь гарч ирэхээр төлөвлөсөн чи ягаад ч юм гарч ирдэггүй. Юу болов гэсэн чинь угны нэвтрүүлгийг зохион байгуулж буй сэтгүүлч нь ээжийг нь хариуцаад хамт явж явах хэрэгтэй байсан юм байна лээ. Гэхдээ олон хоног нөргөө явснаас болоод талтгаан зөрмөлөх хооронд ээж нь алга болчихсон байдаг. Ядчаахт ээж нь угаасаа зүн хөвчтэй болохоор баахан танихгүй ахмадуудтай хамт явж байсан гэж өөрийгөө бодоод тэднэрийг дагаад явчихдаг. За тэгээ удалгүй ээжийг алга болсныг мэдээд бүү юм болж байтал сөүлээс гараад өөр одод очихсан байгааг нь мэдээд шуудхан л ээжигээ авахаар ах トゥ хоёр болон сэтгүүлчтэйгээ хамтдаа явцгаадаг. Явсараагаад очтол ээж нь алидины нөгөө автобуснаас буугаад шаалуур автобусанд суугаад явчихсан байх нь тэр. Ядчаах тэр суусан автобус нь улс төрчийн оршуулгын автобус байж таарад дотор нь явж байсан хүмүүс нөгөө улс төрчийн нууц амрагны байхтаа гэд ойлгочихдаг. Тэгээ яг хүүхдүүд нь мөнгө шантаажлах чинь гэж бодоод оршуулгын цугларсан доктуутай мөнгнүүдийг ээжд нь өвч хуурсан болцоход гяс согтох нь олгүй яваад өгдөг. Энэ хооронд ах トゥ хоёр арга мухардсан учраас гэрлүү барьцгаад маргааш нь үргэлжлүүлж хайгаар шийдэх ба сэтгүүлч маань хажууд нь манай хоёрыг бичиж аваад зурагтаар гаргах юм бол ээж нь хурдан олдох байх гэд нэвтрүүлэг хийхээр болдог. За тэгээ манай хоёр хамт хонохдоо жаал амьдралаа ярьцгаах бөгөөд ер нь бол аав нь далайд гараад алга болсон биш ээжийг нь хуурч зугаацаж яваад л өд болчихсон юм байна лээ. Дээрээс нь ээж нь эргэж ирээд дүүг нь авсан юм биш дүүн өөрөө асрамжийн газраасаа гарч хар багаасаа амьдрал үзэж явсаар эцэст нь ээжигээ зөнөөд асрамжийн газар очихсан байхад нь өөр дээрээ авсан гэдгийг олж мэддэг. За тэгээ удалгүй маргааш нь чуулж ээжээс нь зураг гарсан гэх мэдээгээр сэрчгээд явхтаа бэлдэж байхдаа сэтгүүлч камера орж үлдээгээд явсан байхыг дүүн анзаардаг. Хажууд нь ах トゥ хоёртой ганцаарчилж хийсэн ярилцлагын урцэг байхлаар нахынхаа бичлэгийг үзтэл ах нь ер нь бол ээж トゥ хоёроо гинт санаад уулзгаар ирсэн биш хүүхдээсээ болоод ирсэн юм байна лээ. Хүүхд нь хүнд өвчнөд туссан бөгөөд яралтай донор хэрэгтэй болсон учраас л ээж トゥ хоёрыг олж уулзаад тусламж авахар ирсэн байдаг. Хэдийгээр дүүн энэ бүхнийг мэдсэн ч чимээгүй дотроо хадгалаад ээжигээ хайх ажлаа сэтгүүлч ах хоёртойгоо үргэлжлүүлэхээр шийддэг. Ээжийг нь харсан гих мэдээллийн дагуу яваад очтол хамгийн сүүлд орон нутгийн автобусны буудал дээр харагдсан гэхлээр нь мөнгөгүй учраас ийш тийшээ явж чадалгүй тэр авиарлаа угаах гэж бодоод хүлээлгийн зааланд нь хайгаар болдог. Гэтэл яг энэ үеэр хоёр улгаач манай хоёрын дөрөвчийг нь хулгайлах бөгөөд ядчаахт мангар сүсүү хишилтэй улгаачд байж таарад номлогч буу хоёр байсан гэдгийг нь мэдэнгүүтээ буцаага дөрөвчийг нээх гэж байгаад баригдчихдаг. За тэгээ цагдаад баригдаад баларх гэж байхад нь ах нь энэ хоёрт итгэж гомдлохоо гэснээр нөгөө хоёр хэрэгт орлоггүй солигдож чаддаг. Хоёр улгаачч баярлсандаа манай хоёрын ээжийнхэн сургийг гаргаж өгөхөр болдог ба явсаар агаад тентхийн нэг гудамжны үнтэй очиж уулздаг. Тэгснээрээ л нөгөө хүн нь ээжтэй таарлцсан байх ба автобусны мөнгөгүй юм шиг харагдахлаар нь энэ ах мөнгө өгч туслаад ээж нь өөр хот руу явчихсан болж таардаг. Яг ер нь бол энэ ах ээжээс нь мөнгөгүйсэн чинь нөгөө доктуутай мөнгнөөсөө нэгийг өгчихсөн бөгөөд тэр мөнгнөөсөө ээжд нь буцаагаад жаах нэг л өгсөн юм байна лээ. За тэгээ манай гурав цааш явж байтал сэтгүүлчийн машин эвдэрснээс болоод дүүгийнх нь найз гэж бас нэг бөө ирж манай эдийг аваад цаашаа дөрвөлээ олж аваад явцгаадаг. Явсаар агаад нөгөө хотынх нь автобусны буудал дээр нь очиод камер шүүгээд үзтэл ээж нь буунгуудаа шууд л гараад явчихсан байдаг. Дээрээс нь ээж нь нөгөө оршуулганаас авсан доктуутай мөнгнүүдээ уулзсан хүмүүстэй нэг нэгээр нь дараагаад л яваад исэн юм байна лээ. Зарим хүмүүс тэр нь сонин санагдаад цагдаа дуудлага өгөө тэмдэглүүлчихсэн учраас уг нь тентхийн цагдаагийн газраас ч гэсэн ээжийг нь хайгаад эхэлчихсэн байдаг. Энэ үеэр манай хэд ч гэсэн ээжигээ хайж байна гэж цагдаа тэмдэглүүлсэн ч нөгөө мөнгө дараагаад байгаа хүн ээж хоёр нэг хүн гэдгийг дааж мэдлэх өнгөрчдөг. За тэгээ тэр яваар өдөржин зураг тууц тарааж байгаад шүнж болж манай хэд жаалын мэдэж амархаар суутал хажууханд нэг охин гуйлгуугаа сууж байгааг анзаардаг. Энийг харсан ах нь явж очиод хоол бол мөнгөөр тусалтал дүүн наадах чинь жинхэнэ бишээ арданд анхаа итгээдүүд мөнгийг нь ураагаа сууж байдгийн. Ер нь бол иймэрхүү юм чин бизнес болсон ш наа хөхд чинь зүгээр л ажилтнаа байхгүй гэд хэлсэн чинь ах нь юу гэж тийм байдгийг гээд нэлээд оролдог. Энэ дүүн яаж мэдээд байна гэсэн чинь өөрөө багтаа асрамжийн газараасаа орохчход явж байхдаа яг энэ хүүхэд шиг юм ажил хийж исэн юм байна лээ. Ер нь намайг гудамжинд энэ хүүхэд шиг амьдрал үзээд явж байхад гадаадд сайхан амьдарч байсан мөртлөө гів гэнэт юу болоод бит хоёр дээр ирж ээжээс минь намайг салгаад айчихв гэдэл дотроо удаж байсан хамаг өгнүүдэд хэлчихдэг. Үнийг нь сонссон ах нь нэг ч үг хэлэлгүй дуугүй л яваад өгдөг. Гэтэл ах нь ч гэсэн яг үнэндээ тийм сайхан амьдралтай байгаагүй юм байна лээ.
Өргөж авсан гэр бүлийнх нь ээж болон дөрсөн хүү хоёр нь нэг их удалгүй автын ослоор өнгөрчихсөн бөгөөд үүнээсөө л жаав нь архинд орж бүх зүйл дахыг нь буруутгаад байнга зоддог байсан юм байна лээ. Тэгээ яг хуу зодуулж өгөхөөс өмнө дүүтэйгээ адилхан гэрээсээ зогтож гудамжинд амьдарч эхэлсэн бөгөөд нэг өдөр биеэ хамгаалж аваад санамсаргүй нэг хүнийг алаад үүнээсээ болоод 7 жил шоронд суугаад гарч ирэхдээ нөгөө алсан хүнийхээ хүүхдийг өргөж авсан байдаг. За тэгээд ахыхаа явсны дараагаар дүүн сэтгүүлчтэй хамт жаал уужгаад гараад явж байвал нөгөө гуулгуугаа сууж байсан хүүхэд яг боостоо өнгөө тушааж байхдаа тааралцчихдаг. Тэгээ яг хөө жоохон согтсон хүн очиж буруу юм хийж өгнө тэргээд загнаж байгаад нөгөө хэдийн уурыг нүргээ зодуулж байтал азар ахна ойролцоо гэж тараад шууд өрөөд ирдэг. Эхэндээ өгөн зүгээр салах гээд ивэр үзэж байсан ч нөгөө танхаа нь утга гаргаж ирж дайрснаас болоод ахих нь уур нүрээд нөгөө хэдийг бүгдийг нь хэмхнүүдэд хайчихдаг. За тэгээ манай хоёр эмнэлэгт очиж имчилүүлчихэд жаахан амраа зэрэгтэл ээжийг нь олчихсан гэх мэдээг сэтгүүлчтэй болгодог. Яаж болсон гэсэн чинь хамгийн ахуулцгатай манай сэтгүүлч хэрэг болж магадгүйгээд ээжийнх нь Германд уцсныхаа дугаараа хийчихсэн байсан юм байна лээ. Тэгээ яг үе чинь өдөржин нилээх явсан учраас ядраад яг ухаан алдах үед нь хазар хажууд нь сайн хүн таарлтаад нөгөө дугаараар нь залгасан байдаг. Удалгүй манай хоёр цэргэж ирээд бүх зүйлсээ хоорондоо ярилцаж ойлголцоод эцэст нь ээжтэйгээ уулзгаар явцгаадаг. Ахийнх нь хувьд ээж нь өөрийг нь танихгүй байх үегээд нилээн сандарч байсан ч ээж нь хоёр хүүхдээ хамт байгааг нь хараад шууд л таньдаг. Яг уу том болсноор нь биш багийнх нь үеэр таньдаг л да. Гэхдээ ингээд ч болов таньж байгаа нь манай хоёрт хангалттай жаргалтай байгаа нь харагддаг. Хэдийгээр уулзах зам нь дардан байгаагүй ч эцэст нь уулзалдаж чадсан манай хэд буцаад өөр өөрсдийн амьдрал руугаа буцаж уугаар кино манд дуусдаг. Уг нөгөө дүүн ахийнхаа хүүхдийн талаар мэдчихэд донор болсон ч яг уу энтергээд ярьж байгаа нь гардаг ч гэсэн яг болсон хэсэг нь тодорхой гаралгүй кино манд дуусчихдаг. Гэхдээ яг уу болсон бах уу. Зөөж тэгэл нэг иймэрхүү кино байлаа. Эцэст нь бичлэгэн таалагдсан бол дардаг юмудаа дараарай. Дараагийн хөвшлөөр уулзлаа. Түр баяр та.